Зөвхөн надгүй хот. Erased. Энэ анимыг хамгийн шилдэг сайн аним гэж боддог хүмүүс цөөнгүй их байдаг. Би ч гэсэн ихэд бол хамгийн шилдэг сайн аним гэж хэлэхэд бол буруудахгүй. Гэтэ хамгийн шилдэг гэхэд жоохон арай биш ээ. Гэтэ үнэхээр сайн аним. Дөрүүд нь үнэхээр сайн, хэрэггүйд дүр багтай. Плот нь ч бас маш сайн. Тэгээс плотоо маш таамаглагшгүй байдлаар өөрчилж чаддаг нь үнэхээр сайн. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр энэ аним яг яагаад тийм masterpiece гэж яригдсан бэ? Яг юу нь сайн бэ? Дээрс бас гол санаа нь юу вэ? Гаку Яширо яагаад цогцол албарчин болсон бэ гэх талаар бүгдээр ярилцгаая. Erased-ийн гол санаа нь зөвхөн цогцол алуурчдыг барих тухай биш. Энэ аним нь харамсалт, сонголт, хүүхдийн хүчирхийлэл, итгэл, ирээдүйг өөрчлөх зориг гэсэн сэдвүүдийг гүнзгий өгүүлдэг. Өнгөрснийг өөрчилбөл ирээдүйг өөрчлөгдөнө. Гол дүр Сатору Фужинума өнгөрсөн рүүгээ буцдаг нь энэ шидээс илүү хэрэг би тэр үед өөрөөр шийдсэн бол гэсэн хүний харамслыг эргэлхийлдэг. Анимын гол санаа нь жижигхэн зүйлс үүдэлж олон хүний ирээдүйг өөрчилж чадна. Итгэл хүмүүсийг авардаг. Сатору бүхний ганцаараа хийж чаддаггүй. Тэрээр найзуудтай итгэдэг, ээждээ итгэдэг, бусдын тусламжийг хүлээн шийддэг. Харин Гаку Яширо хинж шийтдэггүй. Энэ хоёр дүрийн хамгийн том ялгаа юм. Дөрүүдийн бэлтгэл гэх юм бол Сатору найдвар, хариуцлага. Таяо аврагдахыг хүлээж буй эмзэг хүмүүс. Яширо хүний сэтгэлийн харанхуй, бусдыг удирдах хүсэл. Сачико болгоомжтой ажиглалт, эцэг эхийн хайр. Erased-ийн гол асуулт бол хэрв өнгөрсөн рүү буцаж чадвал чи зөвхөн өөрийгөө аврах уу? Эсвэл бусдыг ч бас аврах уу? Харин Сатору хоёр дахь замыг сонгосон. Дүгнэлт нь Erased-ийн гол санаа нь харамслаа тасах боломж өгөх байдаг. Нэг хүнийг зориг, олон хүний амьдралыг өөрчилж чадна. Хүүхэд бүр хамгаалуулах хэрэгтэй. Өнгөрсөн шархаа даван тулж байж л ирээдүрөө алхаж чадна. Erased бидэнд цаг хугацаагаар аялахыг заадаггүй. Харин өнөөдөр хийсэн жижигхэн зөв үйлдэл хин нэгний маргааш шиг аварч чаддгийг санагдуулдаг. Төсвөлд нь юу болсон бэ? Сатору Фужинума Яширог засаасан дээр комд орж 15 жилийн турш ухаангүй хэвдэг. Энэ хугацаанд Кая Янзука аврагдаж хэвийн амьдралтай болсон. Тэр гэрэлж хүүхэдтэй болсон. Өмнө нь алгадах байсан бос хүүхдүүд амьд үлдсэн. Саторугийн ээж ч мөн амьд үлдсэн. Яагаад Кая Саторуг хүлээгээгүй вэ? Энэ бол хамгийн их маргаан дагуулдаг хэсэг. Олон хүн Кая Саторуг 15 жил хүлээх ёстой байсан гэж боддог. Гэтэ боддоор Сатору комд байсан, эзээс хэрхэн тодорхойгүй Кая өөрийн амьдралаа үзүүлэн хэвэн зүйл байсан. Гэтэ энэсийг яг үзэхдээ би бас жоохон тэржсэн л дээ. Гэтэ тэгэл 15 жил комд болсон өнөөдөр хиймэлтийг 15 жил хүлээгээ гэж өгөх гэж дээ. Хамгийн чухал нь Сатору Каяг өөртөө хамт байхын тулд биш, амьд үлдэхийн тулд аварсан. Яширогийн төгсгөл. Гаку Яширо Саторуг дахин алах гэж оролддог. Би Сатору найзтайхаа тусламжтайгаар амьд үлдэж Яширо баригддаг. Тэр олон жилийн турш нуусан гэмт хэрэгээсээ болж шийтгэлээ хүлээдэг. Харин төгсгөлийн жинхэнэ утга нь Erased-ийн төгсгөл хайр дурлалын тухай биш, харин харамслыг засах боломжийн тухай. Өнгөрснөг өөрчлөлтөөр ирээдүйн өөрчлөлт тухай, нэг хүний зориг олон хүний амьдралыг хааж чаддаг тухай. Сатору өнгөрсөн рүү буцсан зорилго нь Каяотой хамт байх биш, харин хүмүүсийг аврах байсан. Тиймээс эцэст нь тэр бүхний алдсан мэт харагдавч үүндээ хамгийн том ялалт төрсөн. Яагаад төсөлд нь аярын гачдаг вэ? Энэ бол миний хамгийн дуртай хэсгүүдийн нэг. Аярын категорийн төсөлд Саторутай дахин уулздаг. Энэ нь Сатору эцэст нь өнгөрсөндөө биш, ирээдүйдээ амьдрахад бэлэн болсон гэдгийг бэлэгддэг. Тэдний ирээдүйн харилцааг үзэгчийн төсөөлөлт үлдээдэг. Энэ үнэхээр гоё хэсэг. Харин одоо Гаку Яширо яагаад цоврал албаршин болсон бэ? Гадаасаа төгс хүн Яширо бол хүүхдүүдтэй хайртай мэт харагдаг багш, ухаалаг, тайван, бусдын итгэлийг амархан олдог. Иймээс ч хинч түүнийг сэжилдэггүй. Гэвч юм бол зөвхөн түүнийг бүтээсэн дүр төрх байсан. Тэр яагаад хүн алдаг байсан бэ? Яширо бусдыг үзэн ядсандаа биш,
Мөнгөний төлөөч биш. Тэр хүний амьдрал өвчлийг өөрөө шийдэх мэдээжинд татагддаг байсан. Түүний хувьд хүнийг удирдах, айлгах, амьд үлдэх эсхийг шийдэх энэ нэг төрлийн тоглоом байж тэр бусдыг хүн гэхээс илүү дуршилтын объект гэж хардаг. Аалзын тор гэсэн үзэл. Яширо багасаа аалзын торонд шавж ороод тэнэж байгааг харах дуртай байсан. Энэ түүний философийн бэлэгдэл болсон. Түүний бодлоор зарим хүмүүс бол аалз, зарим бол торонд орсон шавж. Тэг өөрийгөө аалз гэж үздэг байсан. Яагаад Кайог онилсан бэ? Кайог Язуки гэр бүлийн үчирхэл өртдөг байсан. Яширо ийм эмзэг хүмүүсийг сонгодог байв. Учир нь тэднийг кайх хүнцэн, алга болсныг анзаарах нь оройтдог. Тэднийг удирдах амархан. Яагаад Саторууд татагдсан бэ? Саторо Фужиномо түүний төлөвөг байнга нурааж билээ. Анх удаа хэн нэгэн түүнийг ойлгож тосохыг оролцсон. Яширогийн хувьд энэ нь эцэст нь надад их өсөлтөж гаж ирлээ гэсэн мэдрэмж байсан. Тиймээс тэр Саторог зөвхөн хоцрохыг хүсээгүй, бас өөртөө адил төвчний хүн гэж үзсэн. Яагаад Саторог алаагүй вэ? Тэр Саторог гүүгээ сунгааж комд оруулсан. Гэвч шууд алаагүй. Учир нь түүнтэй хийж буй тоглоомоо дуусгахыг хүсээгүй. Саторог сэрвэл дахин өрсөлдөх боломжтой гэж бодсон. Энэ нь түүний сэтгэл зүйн гажуудлыг харуулдаг. Түүний хамгийн том алдаа нь Яширо өөрийгөө өөрөөс бусдаас илүү ухаантай гэж боддог байсан. Гэвч тэр Саторогийн төвчээр найзуудын тусламж хүмүүсийн хоорондын ихтгэлцийг дутуу үнэлсэн. Эцэст нь энэ түүний яллагдлын шалтгаан болсон. Дүгнэлт. Яширо бол бусдыг өөртөө адилхан хүн гэж үздэггүй, амьдрал өхлийг хянах мэдээж таашаал авдаг, хүмүүсийг өөрийн тоглоомын нэг хэсэг гэж үздэг. Тиймээс Эрестийн хамгийн аимшигтай зүйл нь түүний хүч биш, гадаад төрхөөрөө энгийн итгэл төрүүлэх хүн мэт харагдаг. Хатлаа дотороо туйлын хүнсгэлтэй байдаг нь явдал юм. Яширог аюултай бодлого зүйл нь хүч чадал биш. Харин тэр хүнийг амьдралыг тоглоом шиг хардаг, инээмсэглэхийн цаана жинхэнэ нүү царайгаа нууж чаддаг явдал юм. Харин одоо би өөрийнхөө сэтгэлийг хэлье. Намайг үйлдэж сайн юм гэх юм бол нэг санахгүй байна. Би юу нэг анийн үзэг үлдээдэггүй. Гэтэ яг сэтгэл хөдлөдөг. Намайг үйлдэж сайн юм гэх юм бол маш цөөн байгаа. Жишээ нь One Piece, Your Lie in April, Inuyashiki. Энэ аним дээр бас би үйлдэжсэн юм байна. Энэ аним дээр тийм үйлчлэл хэсэг байдгүй ч гэсэн зүрхэнд орсон маш тийм жижигхэн хэсгэж гэсэн юм зүрхэнд орж байгаа хэсгүүд нь маш их байдаг. Тэгээс Gaku Yashirog адуучин гэдгийг мэддэг хэсэг дээр бол үнхээр шоконд оржсэн. Харин сүүлийн хэсэг буюу Kayo Satoru хүлээгүй хэсэг дээр бол үнхээр их тэр үедээ бол тийжсэн. Амар тийжсэн баг үйлдэмс гоож бол гэхдээ амар хэцүү байсан тэр үед. Гэтэ одоо бодох нэ. Satoru Kayog өөртөө ханад байх юм бол биш. Амьд үлдээхийн төлөө түүнийг аварсан. Тийм учраас нэг их тийм юм бодох хэрэг байхгүй. Төгслийн зэлдгээр Айри гаж идэх дээр бол тэр Kayog хүлээгүй гэдэг сорин маань ерөнхийдөө бол арилсан. За энэ аним бол үнэхээр мастерпис аним. Зохиол, плот, дөрүүд, хэлж байгаа санаа гэд үнэхээр бүгд маш сайн аним. Хэрвээ та үзэж байгаагүй анимыг заавал үзээрэй. Гэхдээ би спойлерчод үзээрэй гэж. За тэгээд өнөөдөр бичлэг дуслаа. Тэгээд дараагийн бичлэг уулзлаа түр баяртай.